За сайн байцгаана уу? Хүмүүжлөө боловсрлоо хилцүүлэг яриа маань өнөөдрийн дугаараараа хүрч байна. За өнөөдрийн дугаарт маань бид удаан уулзсангүй манай одоо энэ хилцүүлэг яриаг анх хамтдаа эхлүүлсэн. За бид хоёр одоо ёс суртахуун ёс зүйн Японы одоо дооtoku буюу хичээлийн ёс зүй ёс суртахууны хичээлийн 1-ээс 6 дугаар анги хүртэлх хичээлийг хамтдаа хэлэлцэн хүргэсэн. Оюун бэлэг маань боловсрол судлаач оюун бэлэг маань энэ удаагийн дугаарт маань оролцож байна. За сайн оюун бэлгээ ойртуулсан. Сайн байна уу? Сайн байцгаана уу? За эх орондоо очихсан сайхан ажиллааг ялцуулаа л юм уу? Тийм, Монголд ирээд одоо 5 сар болж байна. Яг нэг манай сургууль цэцэрлэг дээр хүрээд ирээд ажилтаа танилцаад одоо зөвлөгөө өгнө гэсэн албан байгууллага дээр сайн дураар очиод холбогдоод за тэгээд яг одоо нэг хөрсөн дээр бууна гэдэг шиг газар дээр нь бууна гэдэг шиг багш нартай сурагчтай ойрхон ажиллаад одоо 5 сар болж байна. За ямар гоё юм бэ? Ямар ч байсан хувь нэмрээ оруулаад эхэлсэн л явж байна те. Яхан ч гэсэн өөрийнхөө хэмжээнд те. Тийм зөв ашгүй тий. За тэгээд өнөөдөр би оюун бэлэгтэйгээ юун тухай илүү ярмаар байсан бэ гэхээр мэрэгжил сонголтын талаар бас илүү онцгойлон ингэж бас ярмаар санагдлаа. За тэгээд бас оюун бэлэг маань өөрөө Японд бас боловсролын одоо ихэнх салбаруудыг ингээд өөрөө дамжин суралцаад төгссөн. За мөн энэ талаар илүү ойрхон одоо хүүхдүүдтэй хамтарч ажиллаж байсан, сургуулийн орчинд бас ажиллаж байсан хүний хувьд ер нь энэ мэрэгжил сонголтын талаарх ойлголт энэнд бэлтгэл ажлыг хэрхэн хийж явуулдаг талаар тийм ээ эхний хэлж бас энэ талаар бас тодорхой танилцуулж өгөөч. За ерөнхийдөө Японы хүн ам маань ерөнхийдөө 140 сая гэж явдаг тийм ээ. За бүгдээрээ ажил хийдгүү гэвэл бас үгүй л тийм ээ. Гэхдээ манай Монгол улсын хүн амтай харьцуулахад бол хувилаад үзэх юм бол бүгдээрээ ажлын байртай байна. За тэр бол нэг өөр гол асуудал болоод ирнэ. Гэхдээ тухайн хүмүүсүүд маань өөрөө хувийн зүгээсээ хэрхэн ажил мэргэжлээд одоо зөв сонгох тийм үе шатлалтай байна. За энэ хүчин зүйлд Япон улсын боловсролын байгууллага хэрхэн нөлөө үзүүлдэг вэ? За энэ бол ерөнхийдөө хамгийн гол сэдв гэж бодож байна. За Япон улсын боловсролын байгууллага маань хичээлийнхаа агуулгадаа сурагчдаа ирээдүйд ажлын байран дээр гарахт нь ажил мэргэжлээ хэрхэн зөв сонгоход нь одоо нөлөөлсөн хичээлүүд ордог вэ гэх юм бол хизээнээс за насны ангиллаас хизээ орноос орж эхэлдэг вэ гэх юм бол би баг сургуулийн өмнөх боловсрол цэцэрлэгээс гэж хэлнэ. За цэцэрлэгийн насны хүүхдүүд маань одоо жишээлбэл яаж ажлын байран дээр гарах вэ гэх тийм ээ. Ажлын байрандаа яаж ойрхон солилцоо хийх вэ? Юуны өмнө хамгийн дөрөнд цэцэрлэгийн байгууллагууд маань за 3-4 настай хүүхдүүдээ ч юм уу те танин мэдэх гэдэг чиглэлээр цэцэрлэгийнхаа ойрхон байдаг одоо жишээлбэл музей ч юм уу за аль эсвэл сүүний үйлдвэр байх юм уу шоколадны үйлдвэр байх юм уу за одоо хурдны галт тэрэгний түнэлийн анх тэрийг яаж барьсан гэдэг одоо танин мэдэх музей те гэх мэтчлэн тийм албан байгууллага дээр очиж танилцдаг. Тэр 2-3 настай хүүхдүүд маань зүгээр нэг танин мэддэг хүрээгээд хэлж байгаа зорилготойгоор бас албан байгууллага дээр очиж танилцдаг байна. Хөрхөн цэцэрлэгийн ойрхон цэцэрлэгийн цэцэгний дэлгүүртэй ч юм уу те хүнсний дэлгүүртэй ч юм уу гэх мэтчлэн. Зүг. Тэгээд зүгээр нэг танин мэдхэн хүрээгээл хэлээд явж байгаа. Даанч тийм байх. Манай хүүхдүүд бас яг тэгэддэг гэсэн байхгүй цэцэрлэгт орсон таксинд суулгаж үзүүлээл, автобусанд суулгаж үзүүлээл. Тэгээл н одоо нэрнгээсээ жоохон төгсгэн болоод ирэхээр цэцэрлэгийн хүүхдүүдийн чинь сүүний үйлдвэр дагуулж очтой тий сүү яаж бүтдэг яадаг идэг гэл танилцал. Нэр тэгээд яваад тийм бэ штэ. Энэ маань бол яг хүүхдүүдтэй танин мэдэх боловсрол олгохын хэрэгцээгээр тухайн албан байгууллагад ажиллаж байгаа хүмүүсүүд ийм хувц өмсдөй юм байна, ийм үйлдвэр байд юм байна гэх мэтчлэн одоо таньж байна, мэдэж байгаа гэдэг тийм нэг суур мэлгэдлийг за ингэж өгч байна. За 6 настай цэцэрлэгт баг сургуультай элсэн орлоо тийм ээ. За 1-р ангийн хүүхдүүд одоо жишээлбэл ажил мэргэжлээд сонгоход нь чиглэсэн агуулга хичээл яаж ордог вэ гэх юм бол эхний ээлжин зүгээр ажлын нэрсийн жагсаалтыг таньж мэддэг. 6 настай хүүхэд маань 1-р уншиж
бичиж хараахан чадаагүй байгаа тийм мэдээж уншдаг хүмүүс бас байна. За түүнчлэн үгийн сан маань хязгаартай байгаа. Тэгэхээр зөвхөн танид зураг хөргөөр одоо танилцуулна. Жишээлбэл би нэг 6 настай хүүхдүүдтэй яаж хичээл орох гэх юм бол ойролцоогоор 200 слайд PowerPoint-ийн 200 слайд дотор ажил мэргэжлийн талаар танилцуулна. За сэтгүүлч гэдэг мэргэжил байдаг. Сэтгүүлч гэж юу? Сэтгүүлч гэдэг үг юу юм бол энэ хүн яадаг, юу хийдэг хүн юм бол та бүхэн маань хүүхдийн кино үздэг, зураг үздэг, аав нь ээж нь өвөө нь имэн мэдээ үздэг хүүхэд байгаа юу? Тэр мэдээг ямар хүн бэлддэг юм бол гэх мэдчихлээ. За одоо нөгөө нэг совилогч гэх мэдчихлээ. За цагдаа. За хүмүүс дэлгүүрт ямар хүмүүс ажилладаг бол за 30 бидний оршин амьдарч байгаа гудамж талбайг цэвэрлэдэг хүмүүс маань энийг ямар ажил гэдэг юм бол гэх мэдчлэн ажлын нэрсийн жагсаалтыг тайлбарлаад тэгээд хүүхдүүдтэй ингээд юм мэдээлэл олгодог. Тэгэхээр 6 настай хүүхд маань нэгдүгээр үгийн сан баялаг нь тэлнэ. Хоёрдугаарт өдөө хүртэл анзаарч байгаагүй хүмүүсүүд маань бүгд өөр ингэсэн хариуцж байгаа ажилтаа юм байна гэдэг мэдлэг болгодог. Тэг ингээд харилцан хөрхөнд тоглож байгаа. Одоо би Монголд 5-6 настайдаа цэцэрлэгт явж байхдаа жишээлбэл гол төлөө октоодыг нийлүүлээд одоо худалдагч кассан дээр суудаг хүн дэлгүүрээр худалдаа хийж байгаа хүн гэх мэт шиг тоглоом тоглуулдаг байсан. Энэ маань ерөнхийдөө Японы одоо сөбийн байгуулагч байдаг. Тэгээд цаашлаад илүү дэлгэрэнгүй түгээх зорилго нь 1-р ангид байдаг. Яг 2-р анги руугаа орлоо. 2-р ангидаа ороод ирдэг. 7 насын 2-р ангидаар болохоор илүү дэлгэрэнгүй одоо яг авч үздэг маань юу гэх юм бол нөгөө ажлуудаа ангилдаг байгаа. Жишээлбэл цагдаа, совилогч гэх мэдчлэн байх юм бол нийгмийн халамжийн хилтэс гэдэг утгаараа ороод ирдэг. За зургатаар үзэж байгаа жүжигчин, дуучин одоо wide show-гийн одоо талентууд байна тийм ээ. Хүмүүсүүд болохоор entertainment-ийн чиглэлийн ажил болно гэх мэтчлэн. За Японоос бол ерөнхийдөө ерөнхий сайдтай тийм ээ. Тэгээд гэдэг юм гишүүн засаглалтай гэх мэтчлэн. Энэ хүмүүсүүд маань төрийн одоо эрх барьдаг хүмүүсүүд байгаа гэсэн иймэрхүү ингээд ангиллаа заагаад өгдөг. За түүнчлэн яг бодит байдал дээр газар дээр нь очиж танилцдаг. Хамгийн түрүүнд юутай танилцах вэ гэх юм бол сургуулийнхаа ойролцоох хүнсний дэлгүүр дээр очдог. Хүнсний дэлгүүр дээр ямар хүмүүсүүд ямар хүмүүсж ажилт юм бол за ногооны тасхыг хариуцдаг хүмүүсүүд нь савлгаа энтрийг яаж хийдэг юм бол сүүн тасаг дээр ажилтдаг хүмүүсүүд маань өглөө хэдэн цагт цүүгээ үйлдвэрээс авдаг юм бол гэх мэдч нарийн одоо гурилан бүтээгдэхүүнийг хариуцдаг хүмүүсүүд нь юу ямар дэс дараалтай ажил хариуцдаг юм бэ гэх мэдчлэн нөгөө ажил хийж байгаа хүмүүсүүдэд ангиллаад түнчлэн боддоор сургуулийнхаа дэргэдэг энэ ялангуяа бидний одоо амьд байх нөлөөлдөг хүнс бүтээгдэхүүний зорилготой дэлгүүртээр ажилладаг. Иймэрхүү байдаг. За 3-р анги руугаа орж ирлээ. 3-р анги одоо Монгол насаараа бол 9 нас байна тийм ээ. 9 настай хүүхдүүд маань. За энэ хүүхдүүд маань болохоор ерөнхийдөө нийгмийн халамжийн хилтэс, нийгмийн хамгааллын хилтэс гэх юм уу хэсэгтэр илүү одоо гал сөнөөх газар, галын командын газар гэдэг ч юм уу, цагдаагийн газар, эмнэлэг гэдэг хүний амь настай холбоотой ажил дээр биечлэн очиж үзэж танилцдаг. Тэгэхээр хүүхдүүд маань 9 настай хүүхдүүд маань сонирхол нь их өндөр байгаа учраас одоо яг цагдаагийн хувцас өмсөж үзэх, гал командын хүмүүсийн хувцсыг өмсөж үзэх, нөгөө том машин дотор орж үзэх. За тэгээд ямар зорилттой энэ маань хүний амь насыг хэрхэн хамгаалж байгаа вэ? Хэврээ бид нар гудамж талбайгаар алхаж байх юм бол замын цагдаагийн машин дуугарлаа, түргэний тэрэгний машин дуугарлаа, гал командын машин дуугарлаа гэх юм бол машинууд зам тавьж өгөх нь яагаад шалт юм бэ? Тэгснээрээ ямар эерэг үр дүн гарах юм бэ? Ямар ёс зүйтэй хүн байх вэ гэх мэтчлэн ингээд тайлбарлаж өгдөг.
За 10 дугаар нас 10 нас 10 нас 10 дугаар нас гэх гэж байна. 10 нас буюу 4 дугаар ангийн хүүхэд маань болоод ирэхээр илүү жоохон нарийн болж ирдэг. За үүн дээр анхаарах ёстой зүйл байдаг. Яагаад гэвэл 10 настай хүүхдийн маань бие сэтгэлийн үедээ нэлээд шилжилт явагдсан байгаа. Түүнчлэн төрөл бүрийн арга гэр бүлийн хэв маягтай айлууд байдаг. Ээжтэй хүүхэд байна, аавтай хүүхэд байна, зөвхөн өвөө эмээ дээр амьдардаг ч хүүхэд байгаа. Энэ үед нь болохоор ажил мэргэжилтэд танилцах дээр хүний амь настай холбоотой дэлгэрэнгүй, хүний амь наснаас эхлээд хүний боожилт буюу одоо эмнэлэг рүү чиглэсэн мэдээлэл авдаг. За сургууль дээр бичлэн эмч болон совилогч ирээд хүүхэд яаж бүрддэг талаар эмнэлгийн байгууллага ямар байдаг зохион байгуулалттай гэх мэтчлэн тайлбарладаг. Тэгвэл нөгөө нэг энэ дээр их анхаардаг зүйл маань юу вэ гэх юм бол одоо гэр бүлийн одоо хүүхэд бүрдэж байгаа явцад бол эмзэг хандах хүүхэд байдаг. Тэр тухайн хүүхдүүдэд судалгаа хийсэн байдаг анги даасан багш маань. За тэгээд хичээлээсээ тухайн судалгааны нэг бодит хичээл орохоос өмнө анги даасан багш, сургуулийн менежердийг захирал, сургуулийн эмч гэх мэтчлэн бүлэг маань одоо гаднаас ирж сургуульд орох эмч совилогчтойгоо харилцан ярилцаад нэлээд бэлтгэлийн дагуу тухайн өдөрлөг маань зохион байгуулагддаг. За ингээд иймэрхүү агуулга цаанаа явагдсан байдаг. За цаашаа 5 6 дугаар анги руугаа орлоо. Тэгэхээр ажил мэргэжилтэй холбоотой зүйл илүү яадаг вэ гэх юм бол Японд 2000 онд 20 жилийн өмнө намайг 10 эдтэй байхад Японд анх хэвлэгдээд одоо best seller буюу тийм ээ хамгийн борлуулалттай байсан ном байдаг. Тэр маань нэг ном байдаг 13 насны Hello Work гэдэг 13 насны сайн байна ажил гэдэг ном байгаа. Тэгэхээр тэр маань нөгөө баг дотроо 300-аад ажил мэргэжлийг ингээд танилцуулсан ном гэх мэтчлэн тийм ээ. За хүүхдүүдэд тэр номтой ойрхон байхыг нэлээд ангийн багш маань удирдан чиглүүлдэг. За түүнчлэн тухайн хүүхдийг ямар ажлын сонирхол мэргэжилтэй болохыг хүсэж байгаа талаар өөрсдөр нь судалгаа хийлгдэг. За 11 12 настай хүүхд маань тодорхой бүгд бол тийм биш л дээ. Бүгд одоо ирээдүйд би нэг тийм хүн болох юмсан, ийм ажил эрхэлсэн хүн болох юмсан гэж бүгд бол бодохгүй. Нөгөөдүүд маань тоглох гэдэг зүйл маань одоогийн байдлаар тэр хүүхдүүдийн маш том ажил байдаг учраас сурах гэдэг процесс маань маш том хариуцж байгаа ажил байдаг учраас. Гэтэ ингээд нэг жоохон юу өгдөг юм одоо дохио өгдөг гэх юм уу тийм ээ. Тэгэхээр хүүхд маань ирээдүйн мэргэжил гэдэг ингээд хүлээж авах тийм процесс руу ордог. За ингээд дунд сургуультаа орж ирнэ. 13 настайдаа орж ирнэ. За дунд сургууль, бага сургуулиас дунд сургууль руу шилжих нас маань хүүхдийн хувьд маш том стресс байдаг учраас аль болох одоо анхаарал сатаах юм айлгүй өөрийнх нь хэм хэмжээс илүү юм шаардах гэх мэтчлээ. Энэ үйлдэл бол хүүхдэд бол сэтгэл зүйн хувьд бие махбод том стресс байдаг учраас хичээлийн агуулгыг анзаараад үзэхээр ажил мэргэжилтэй холбоотой хичээлэл 13 настай хүүхд харьцан ороогүй байдаг. За тэгээд дунд сургуультай дасан зохицоод 1 жил өнгөрлөө. 2 дугаар анги руу шилжиж орж ирлээ. 14 настай хүүхэд болж ирж байна. Энэ үед маань ажил мэргэжил маань яаж орж ирдэг вэ гэх юм бол бодитоор хүүхдүүдээ ажлын 5 одоо ажлын 7 хоног буюу 1 өдрөөс 5 дахь өдөр хүүхдүүдийг ажлын байран дээр гаргуулдаг. Тэгэхээс өмнө шууд нэг өдөр ажлын байран дээр гарахгүй тийм ээ. Гэхдээ судалгаа явагдуулна. За Японууд бол бид нар нэлээд хөвсөн зүйл шокогё тайкен гэж ажил хөдөлмөрлийн одоо туршлага хуримтлуулах тийм 7 хоног зохион байгуулагддаг. За тэгээд хүүхд маань сурагчид маань 14 настай сурагчид маань өөрөө яг ямар газар дээр ямар албан байгууллага дээр очиж ажлын 5 хоног ажиллаж үзмээр байгаагаа судлах ёстой. За цэцэрлэгийн багшаар 5 хоног ажиллаж үзье. Настангуудын асрамжийн газар 5 хоног ажиллаж үзье. Дэлгүүр хоршоор 5 хоног ажиллаж үзье.
За сургуулийнхаа дэрэгдэх номын сан 5 хоног ажиллаж үзье. За амтны хүрээлэнд за бүр кофе шопт ч юм уу тийм ээ. За кино театрт, номын дэлгүүрт. За тэгээ энэ мэтчлэн ингээд төрөл бүрөөр ингээд хүүхдүүд маань өөрсдөө сонирхлынхаа дагуу эхний ээлжинд бөглөөд багштай өгнө. За түүний дараа багш маань за тэгвэл өөрийн чинь албан гэрийн ойролцоо юм сургуулийн албан гэрийн ойролцоо иймэрхүү ажлын байр байна уу? Байгаа бол яг ямар газарт байгааг олж мэдээд өөрт нь багштай мэдэгдэнэ. Багш нь тэрний дагуу бүх албан байгууллага руу залхана. За тэгээ сайн байна уу? Тэдгээр дунд сургуулиас холбогдож байна. Тэр гэдэг багш байна. За өнөөдөр одоо энэ удахгүй хүүхдүүд маань Шокугё Тайкен талаар ингээд тантай ярих гэсэн юм аа гэд ярих юм бол ямар ч албан байгууллага Японд бараг тэр Шокугё Тайкен буюу ажил хөдөлмөрийн одоо туршлагын талаар гэсэн тэр үгээс сонсохоор бараг хинч бүр мэддэг. Зөв. За хэдэн настай ямар хүүхэд манад ажлыг сонирхоод 5 өдөр албан ёсоор ирэх хүсэлтэй байгаа юм бэ гэд. За тэгээд ингээд зөвшөөрөл авна. Тэгээ хүүхэд маань албан ёсоор ажлын 5 өдөр ажил дээр гарч үздэг. Тэгэхээр энэ маань тухайн хүүхдэд ямар боловсрал хүмүүжил төлөвшүүлэх вэ гэх юм бол яг нөгөө нэг Япон хүнийг бүр ирээдүйн Япон хүнийг л бий болгох юм бол та яг өглөө цагтаа бариад албан ёсоор газар дээр нь очиод өөрийгөө зөв зүйтэй танилцуулаад за дараагаасаа удирдамж авсны дагуу ажиллаа хийж чадах тийм ажлын хийж чадах чадварыг бэхжүүлэх зорилготой байдаг. Жишээл хүнсний дэлгүүр дээр за эдгээрээ яг 5 хэлээр одоо ингээд баглаад боогоод ингээд хайрцагт хийгээрэй гэх юм бол яг тэрийг цэвэрхэн хийж чадаж байна үгүй юу? Яг ингээд тороо цэвэрхэн баглаад толгойг нэгэн жигд болгоод явуулж байна. Гэх мэтчлэн заавар авсны дагуу хийх тийм чадварыг бэхжүүлж байгаа. Хүнээс удирдамж аваад хийх хэрэгтэй гэдэг. За ингээд ийм дунд сургуулийн 2 дугаар анги буюу 14 настай монголоор бол 7 дугаар ангийн хүүхдүүд байна. 8 дугаар анги байна тийм ээ. 8 дугаар ангийн хүүхдүүд маань ингээд ажлын байранд гарах байгаа. За тэгээд Японы одоо дунд сургуулийн 3 дугаар анги буюу монголоор бол 9 дугаар ангийн хүүхдүүд маань бас одоо ахлах сургууль руугаа орох одоо юм чухал үе байдаг учраас ингээд түүндээ шалгалтандаа бэлдээд анхаарлаа төвлөрүүлээд тэгээ ахлах сургууль руугаа орно. За ахлах сургуулийн 3 жилийн явцад тухайн хүүхдүүд маань ажил мэргэжлээ зөв сонгох руу ямар чиглэл байдаг вэ гэх юм бол юуны өмнө Японд 16 настай болох юм бол цагийн ажил хийх тийм хуулийн зөвшөөрөл байдаг. Гэхдээ 16 настай хүүхд маань нас биеинд одоо бие даасан одоо нас паспорт авснаас биш учраас ар гэр бүлээсээ яг зөвшөөрөл аваад ажлын одоо цагийн ажил бүглэх маягтан дээр хуулийн хариуцагчийн хүснэгтэн дээр одоо яг эйжент ч юм уу аав ч юм уу тийм ээ өвөө эмээ албан ёсоор нэр усаа бичиж хамгаад таардаг байгаа. Тэрний дагуу хүүхэд маань бөглөөд одоо ажлын цагийн ажил хийх боломжтой болдог. Юу ч юм тийм ээ. Гол төлөв ерөнхийдөө за хүнсний газарт кастинг хийх юм уу, кофе шопод ажиллах юм уу, сонин тараах юм уу, сүү тараах юм уу гэх мэтчлэн янз бүр байдаг. За ингээд ахлах сургуультай ерөнхийдөө хичээлээ чингээ цагийн ажил хийдэг хүүхд байдаг. Зөвхөн цагийн ажилдаа анхаарлаа өгсөн хүүхэд ч байдаг. Ерөөсөө цагийн ажил хийхгүй ч хүүхэд байдаг. Янз бүр байна тийм ээ. За ингээд 3 жил ахлах сургуульд ерөнхийдөө өөрийнхөө хүснээр цагийн ажилдаа хийдэг. За тэгээд их сургууль руу одоо шилжих нас гэдээ явъя. Хүүхэд болгон хүн болгон их сургууль руу мэдээж явдаггүй. Шууд ажлын байран дээр гардаг кейс ч байгаа. За гэтээ их сургууль руу одоо нөгөө нэг технологийн их сургууль руу гэх мэтчлэн ингээ явдаг. За тэгээд миний бас анзаарсан зүйл Японд ерөнхийдөө нөгөө нэг их сургуулийн 3 дугаар ангид хамгийн нөгөө оюутнууд маань ирээдүйн ингээд ажиллаа бэлдээд ямар ажилд орох уу ингээд бэлдээд явдаг байгаа тийм ээ. Тэгээд энэ бид нар их сонсч байсан нөгөө нэг шүүшөг хацдоо гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Ажлын байран дээр гарах одоо
үйл ажиллагаа. За нэг job hunting гэж явах юм тийм ээ. Тэгээд өөр өөртөөхөө тийм. Тэгээд Японы нөгөө нэг төрөл бүрийн албан байгууллагууд маань нөгөө нэг үзэсгэлэн бас зарладаг тийм ээ. Нэг бүүс ингээд нээгээд тэгээд танилцуулж ш нэг ясандаа тийм. Тэгээд тэн дээр очисан оюутнууд маань өөрсдийгөө бас ингээд танилцуулаад за энэ бол надад их зүгээр юм даа гэж бодсон. Манай Монголд энэ ямар арга хэмжээтэй зохион байгуулалт юм бол би бас хараахан судлаагүй байна. Тэгэхээр энэ их зүгээр юм уу даа гэж бодож байна. За тэгээд надад бас амар яг чиний над юм дээр чинь ингээд хэлэхэд яриагийн тасалсан доошлаараа яг үнэхээр бас яг оюутан байх хугацаанд нөгөө оюутнуудыг харж байхад би бас гайхчихсан л да. Биднэрт бол яг нөгөө үйлдвэрлэлийн дадлага гээд 3 дугаар курстэй их сургуульд яг 3 дугаар курстэй нэг дадлага хийх процесс байдаг л да. Тэгээ мэргэжлээс шалтгаалаад нэг газар харьяалагдаад Гэхдээ яг би зүгээр энтхийнхийг оюутан хүмүүсийг харж байхад тэр ажил хайх тэр процесс яасан ч гоё гэдгийг тэгээд анхнаасаа бүр бэлдээд тэгээд нэг газруудад очиж ярилцлага өгөөд өөрийгөө танилцуулаад ингээл ажиллаа хайгаал явж байдаг. Тэгээд 4 төгсгийн алтанд ихэнх нь баг ажиллаа орох газраа олцсон тий. Яг. Тэр нь бүр надад бүр айгүй сонирхолтой санагдсан. Хөөх ингээд төгсөөгүй байхдаа ажилд орчиж байгаа юм уу? Ажилд орох нь шийдэгдчихэж байгаа юм уу? Өөх гэл. Тэг бид нар ч юм болохоор эсэргээрээ 4 төгсчл за одоо хаана ажилд орох вүлээ гэл ингээл зарим нь хайгаад. За боломжтой айлын хүмүүсүүд нь ингээл танил тал юу вүлээ, хаашаа энэ мэргэжлэр орох вүлээ. За орон нутгаас ирсэн хүмүүс бол орон нутгийнхаа энэ тэнд орон нутгатаа очиж ажиллах хүмүүс бол бас бид нар хотод байдаг биднийгээ бодвол арай дээр. Нутгатаа очиж өөрөөсөө бас эзэмшсэн мэргэжлэр анханасаа бас нэг жоохон би тэнд ажиллана гэдэг төлөвлөгөөтэй ирсэн зарим хүүхдүүд маань бол ингээд яваад ажилладаг. Гэхдээ тэр чинь цөөхөн хувь нь шүү дээ. Цөөхөн хувь. Тэгээ дийлийнх нь ингээд Улаанбаатартаа үлддэг. Тэгээд биднээс яг ингээд ажил хайх юу гэдэг бол бас үнэхээр асуудал байдаг гэсэн байхгүй. Тэгээ би энд ирээд яг тэр Япон хүүхдүүдийг их сургуулаа 3 дугаар курсээсээ тэгж бүр ажиллаа хайж явснаа. Тэгээд 4 төгсөөд энэ чинь их сургуулаа төгсөх болж байхдаа ажиллаа болцоо гэж хүүхдэрээ тэгээл багш нар нь баяр хүргээл хайзууд нь баяр хүргээл бүр би бүр гайхсан. Тэр тэлтэй нэрээ. 3 сарын сүүлээр их сургуулаа төгсөө 4 сарын эхний 7 хоногт гэхэд яг ажлын байран дээр гардаг кейс бол Японд бол хэвийн үзэгдэл байна тийм ээ. Аста хэвийн үзэгдэл тийм нэрээ. Тэгэхээр яг нөгөө нэг Японы боловсрал маань ажил мэргэжлээ зөв сонгох гэдэг маань гинэд одоо их сургууль дээр гараад 1-р курс 2-р курсын дээр өөрийгөө олж таниад тэгээд тэр ажлаа хүрээлэн буй албан байгууллагад олж мэдээд тэгээ өөрийгөө одоо PR гэдэг ч юм уу тийм ээ хийгээд ажлын байранд гарахаас гэхээс илүүтэйгээр бүр СОБ-ийн байгууллагаас энэ мэдчлэн оюутай холбоотой маш ингээд юм тайвнаар олон жил зарцуулагдаад явж байна. Тэгэхээр ерөнхий боловсролын тэр одоо хүүхдүүд маань боловсрал олно гэдэг маань ирээдүйд олж мэдсэн боловсролоороо нийгэмд гараад 2 хөл дээрээ бараг баттай гიშгээд тийм ээ. Тэгээ өөрийгөө бие даасан тийм одоо хүн байхын тулд ажил мэргэжлээ бас ингээд зөв сонгох гэдэг хүчин зүйл маш хэрэгтэй байдаг байна. Тэгэхээр боловсролын байгууллага маань тэрийг хүүхдүүддээ бас зөвөр олгохын тулд гинэт нэг өдөр пат гэж бүгдийг нь олохгүй СОБ-ийн байгууллагаас эхний ээлжинд таних мэднэ. 1-р ангид ороод ирэхээр зүгээр ийм мэргэжил байд юм байна шүү гэдэг нь үгийн зааж өгдөг гэх мэтчлэн 2-3 дугаар анги руу ороод ирэхээр амь настай холбоотой газар дээр бичлэн очиж үз танилцсан гэх мэтчлэн ингээ явж байгаа нэг бас бодууштай санагдаж байна. Тийм яг үнэ бүр яг 1-р ангиас цэцэрлэгийн наснаас нь эхлээд бүх процессыг сая аймаг маань бүр үнийг бүнгүү сайхан тайлбарж өглөө. Үнэхээр би бүр санал нэгтэй яг л одоо хүүхдүүд маань бас яг ингээ хийгээд явж байгааг ингээ би хардаг байсан болохоор надад бол үнэхээр бас гайхалтай санагдчихсан. Тэгээ ямар учраас энэ жоохон 2-3 настай хүүхдийг вакцин цуглаж үзүүлээд байгаа юм бол яагаад бид нар тэгээ одоо цэцэрлэгийн насанд бас ногоо тариулдаг шүү дээ. Тэгээ цэцэрлэгийн орчинд ногоо тариулдаг, намар болохоор хурааж авдгийг мэдрүүлдэг. Тэгэл за цагаан будаа суулгах, улаан будаа тарих гэх мэтлэн одоо нэг хүнсний гол хэрэгцээний зүйлсийг бид нар яаж барьдгийг, яаж ургуулж авдгийг, ямар хугацаанд тариад, ямар хугацаанд урааж авдгийг гэх хүртэл тэрийг хүртэл ингээд цэцэрлэгийн наснаас нь эхлээд заадаг. Тэгээ би эдний одоо жумби гэж хэлэх юм уу
хэлэх болоо да японоор бол одоо би бас буруу зөв хэлж магадгүй шүү. Тэгээ монголоор орчуулбал бэлтгэл ажил гэх юм уу да тий. Тэгээ би үнэхээр бэлтгэл ажлыг бол хийгээ сурсан одоо хүмүүс юм байна гэдгийг бол алхам тутамд мэдэрч байгаа юм. Тэгээд биднэрт бол яг одоо юу гэдгийг Японы нийгэмтэй харьцуулах боломжгүй юм эднийхтэй адилдах боломжгүй зүйлс маш их байгаа л та. Гэхдээ хүн болгоныг ямарваа нэг юм хийхдээ урдчлаад нэг бэлддэг шүү дээ ямар ч юм. Тэгээ би сая ингээл 1-р ангиас цэцэрлэгийн наснаас нэг сургуулийн өмнөх боловсролоос нь эхлээд боловсролын системээрээ энэ тухайн улсын иргэнийг нийгэмшүүлж, нийгэмд бэлдэж, иргэн хүн болгож одоо энэ улс эх орныхоо төлөө ажилч хөдөлмөрлөх хүн болох, бие даасан хүн болох тэр процессыг нийтдээ одоо 0 настайгаас эхлээд ингээд 16, 17, 18 нас хүртэл 20 настай эдний ч одоо том хүнд тооцдог билүү те нас биеинд хүрсэн гэж. Одоо 18 нас болж байна тийм ээ. Одоо 18 болгож байгаа гэж сонссон те. Урд нь 20 настай байсан те. Ингээд бодглохлоор чинь хэдэн жил боловсролын яг салбараар дамжсан одоо боловсролын систем гэсэн юм явж байгаа хүмүүс тэгээд иргэн болж бэлтгэгдэж гарах нь байна. Тэгээ бэлтгэл ажил ямар одоо бүх шатандаа явагдаж шүү дээ. Та цэцэрлэгийн наснаас 1-р ангид ороход юу бэлдсэн байх хэвээр. Тэгээ ингээл анги ахих тусам явж яснаа л дунд ангид ороод та одоо жоохон том болж шүү. Ахлах ангид ороход танд бэлтгэл ажил юу вэ гэл бэлтгэл ажил гэдэг юм л би ингээл байнга яваад идэм болоо даа л гэдэг бодол надад бас төрөөд исэн. Тэгээд энийг бол сая бол бүр яг гоё тодорхой тайлбарлаад өгчлөө л дөө. Тэгээд бас илүү тодруулж сонирхмаар зүйл гэдэг бол сая одоо манай оюун бэлэг маань Монголдо очиж 5 сар болж ингээд тэгсэн. Тэгээд залуучуудтайгаа өсвөр насны хүүхдүүдтэйгээ бас их уулзалтуудыг хийсэн байх, тэд нартайгаа ярилцсан байх. Тэгээд адилхан л хүүхдүүд шүү дээ бид нар чинь. Тэгээд тэд нар маань мэргэжил сонголтын талаар ямар ойлголттой байна. Тэднэрт маань мэдээж магадгүй бэлтгэл ажил гэдэг бидний хувьд бол бас долмогхон байгаах гэж бол би хувьдаа бодож байна. Тэгээд нэг л мэдгээд ахлах ангидаа орсон байдаг, нэг л мэдгээд төгсөх болчдөг. Тэгэл одоо ямар сургууль сонгох уу гэдэг асуудал, айгүй их асуудал одоо эцэг эхчүүд болон хүүхдүүд дээр ирдэг. Тэгэл нөгөө аав ээж нар маань ихэнхдээ одоо ийм мэрэгчлээ болёо. Одоо ийм мэрэгжил одоо ирээдүйд хэрэгтэй ч гэдэг юм уу. Эсвэл одоо бид нар ийм удамтай ч гэдэг юм уу. За ямар нэг байдлаар л хүүхдүүдээ ер нь ингээд өөрийнхөө хүсэл сонирхолд нийцүүлээд ингээд хөтлөөд одоо явах гэдэг те ер нь хөтөлж явах гэдэг чиглүүлж юм уу эсвэл бэлтгэл ажилд нь туслах байдаг юм уу ийм үйлдэл гэхээс илүү шууд хөтлөөд одоо инктиг гэдэг заах тал илүү давмгаалт юм шиг санагддаг. Энэ тал дээр бас хүүхдүүд маань ямар байдалтай байсан бол ярилцаж үзэхэд ямар сэтгэл төрж байсан бол за би нэг олон гэж хэлэхгүй цөөхөн хідэн хүүхдүүдтэй л уулзаж яг ажил мэргэжлийн талаар ярьж байсан. Хүүхдүүд маань ерөнхийдөө миний анзаарснаар нэлээд тулгамдсан байдаг санагдсан. Тий. Нэгдүгээрт яг ямар ажлын байр байгаа билээ гэдгийг хараахан судалж амжаагүй байдаг юм шиг байна. За хоёрдугаарт өөртөө итгэхгүй байгаа нь бас нэлээд том сөрөг татаас санагдсан. За 3-дугаарт яг нөгөө нэг шудраг ёс гэдэг тал дээр яалтчгүй хүүхдүүд маань багсаг өөрийн ирэхгүй л нүүр тулдаг бололтой. Тэгэхээр энэ яг ажил би яг ийм ажлын байран дээр гарч чадахгүй байж магадгүй штэ гэж талыг нэг жоохон сөрөг талыг их ярьж байгаа байна лээ. За тэгээд таны хэлсэнчлэн яалтчгүй ажил мэргэжил сонгох болохоор ар гэр бүл ч юм уу хүрээлэн бүү одоо хамаатан садаа ах эгч нар аав ээж нар нөлөөлтэй юм байна. Яг би гэдэг хүн энэ надад сонирхолтой санагдаад байна. Би энийг бол илүү дэлгэрэнгүй судлаад энэ мэргэжил рүү ормоор байна гэхээс илүүтэйгээр бараг их сургууль руу орох процессын дээр бараг ийм сурсан дээр шүү энэ зүгээр чамд ирээдүйд гэж нэлээ хэлдэг юм шиг санагдлаа. Одоо ч гэсэн би одоо Японд ирээд 10 гаруй жил болж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь би өөрөө их сургуульд орж явах үед тийм байсан байхгүй юу. Одоо миний үеийнхэн ингээд за би бүгдийг гэж хэлж болохгүй ах та арай өрөөсгөл болчих واخ. Энд ч өөртөө ихтэй өөрийгөө олцсон хүмүүс мэдээж л байгаа. Гэхдээ ер нь нэг нийгмээрээ нийтээрээ гэдэг юм уу одоо 1-2 төрлийн мэргэжлийг илүүд үздэг. Тэгээд тэрлүү илүү хүмүүстэд чиглүүлэх гэдэг эцэг эхийн оролцоо илүү өндөр байдаг ч юм уу. Ийм. Тэгээ өөртөө итгэлгүйгээ сая оюун бэлэг маань хэллээ шүү дээ. Одоо хүүхдүүд маань ер нь өөртөө айгүй итгэлгүй. Тэр бас л нөгөө одоо гэр бүлийн орчим
Бас давхар би сургуулийн орчинч гэж хэлнэ. Яа гэвэл манай нөхцөл байдал ямар байдаг вүлээ. Тэр тийм сурдаг. Энэ ингэж явна, тэр ингэж явна. Тэгээ шууд урьдчилаад хин нэг нь шууд хүнийг ингээд таамагладаг тий. Нийтээр нь ингэж дэмжиж, нийтээр нь одоо ажиглаж, анзаарч, анхаарал хандуулж явна гэхээс илүү ингэж одоо сорчилдог гэдэг ч юм уу тий. Муухайгаар хэлбэл хүнийг ингээд сорчилдог гэдэг юм. Нэг ийм эвгүйгээр хэлвэл юм жоохон ялгарлсан байдлыг ингэж улаан цайм ингэж жоохон харуулах хандлага байсан. Би байсан гэж хэлэх гэсэн баггүй уг нь. Гэтэл одоо ч байгаа гэж бодогдохоор харамсалтай. Тэгэхээр хүүхдүүд өөртөө ихтэй байх нь аргагүй шүү дээ. Тэгээ өөрсдөө шийдвэр гаргах гэхээр яг болох юм уу, болохгүй юм уу, ингэчүүл болтго болов, болдгоо болов гэл ингээл эргэлцсэн ийм хэцүү асуудлууд үүсэж байна. Тэгэхээр одоо нөгөө эргээд нийгмийн хүчин зүйлс эцэг эхийн боловсрал гэр бүлийн хүмүүжил гэж бүгдийн дал хүчин зүйл болж байна л да. Тэглээгээд би бол ерөнхийдөө учраас одоо ямар шийдэл байхгүй гэж хэлэхгүйгээр ямар шийдэл одоо урайлмаар байна гэх юм бол энэ түрүүнд боловсролын байгууллага үүн дээр анхаарлаа тавиад хичээлийнхаа арга зүй дотор агуулгад яг ажил мэргэжлээ зөв сонгох гэдэг энэ ирээдүйн рүү чиглэсэн хичээлийг бол агуулгатаа оруулах ёстой гэж би бодож байна. Яг үнэн. Тий одооноос цаг алдалгүй тийм. Одооноос ингээ хүүхдүүдэд анхаарал хандуулад зүгээр ингээд жоохон хичээлийнхэн системүүдэд нь оруулаад ерөнхийд нэг таниулаад явуул надад бас зүгээр санагдал. Тэгээ сая одоо манай зүгээр энэгээр хальт танилцуулахад манай хүү одоо 14-тэй оны дундаа ингээд өстөр ангиас орж байна л да. Саннаас гээд манай энтхийн нөгөө сургууль хоорондоо нийлээд баг сургууль, дунд сургууль хоёр нийлээд одоо ийм цогцлбор сургууль болоод Монгол шиг маань нэрлэгдээд хөвшилт орсон. Юу болсон гэхээр 1-р анги, 2-р анги гэж яваад 9-р анги гэж нэрлэлт хүртлээ. Нэгээс 9-р анги болж өөрчлөгдсөн. Тий. Тэгээ надад бас их сонирхолтой санагдсан. Тий нөгөө Монголд бид нар чинь дандаа ингээд тий багасаа эхлээд ахлахын хүртэл нийтээрээ нэг байшин байцгаадаг, сурцгаадаг. Тэгээд 1-р анги, 2-р анги, 3-р анги гэдэг 6-р анги, 9-р анги, 10-р анги гэж ярьдаг шүү дээ. Тэгээ Японд тийм байдгүй шүү дээ. Бүгд тусдаа явдаг тий. Дундын 1 2 3 гэж яваал ахлахын 1 2 3 гэж явцдаг. Энэ сая энэ жилээс манай энэ яг бүс нутгийн бага сургууль, дунд сургууль хоёр нийлээд гакуэн болоод ерөнхий боловсролын системдээ яг уялдаад хийж байгаа юм байна тийм ээ. 9-р анги хүртэл ингээд нийтээрээ сурдаг. Тэгээд жишээл манай хүү 9-ийн А бүлэг болж уурсаад Монгол шиг бүр ингээ нөгөө нэгийн 1, нэгийн 2 гэдэг маань өөрчлөгдөөд нэгийн А, нэгийн Б болж өөрчлөгдөөд, B болж өөрчлөгдөөд тэгээд ингээд сонин ийм Монголтой ойролцоо ийм систем рүү. Тийм бэ. Тэгээ айгүй өөр санагцсан. Одоо сонин санагцсан. Өвшөө одоо мууч нөхрүүдэд ямар ийм зүйл болсонгүй би сайн мэдэхгүй л байна л да. Ямар ч яг ойрхон гэвэл манад ийм зүйл болоод тэгээ хүн маань одоо 9-р анги болсон. Тэгээ саяхан нөгөө одоо Шүгакүрёко гэдэг эдний их том аялалд явдаг тий. Амьдралдаа одоо 14 нас хүрчээд анги хамт олноороо нийтээрээ бүтэн одоо 4 өдөр 3 шөнийн том аялалд явдаг юм байна шүү дээ тий. Манай оюун бэлэг мэдж байгаа ахтай их сайхан аялал болдог юм шиг байна. Маш их анхаарал хандуулт юм байна. Энийний одоо танилцуулах өдрөлг нь олоод эцэг эхчүүдтэй уулзалт болсон. Тэгээ тэрүүгээр нөгөө сургуулийн одоо захирал багш нь ярьж байна л да. Тэгээ 1-ээс 9-р анги болох их гоё одоо олцтой сайхан талууд их харагдаж байна. Нөгөө дээд ангийн ахнар эгчнэр нь доод ангийн бүр бага дүүнэрээ ингээд харж хандах, хамгаалах, одоо нэгэнтэйгээ илүү ойртох, хүн хүнээ хүндлэх, хайрлах юм ах эгч дүү гэсэн сэтгэлийг бүр ингэж ойртуулж өгөх ийм сайхан хэрэг болж байна гэдэг энэ дээр яригдчихсэн. Тэгээ зүгээр үүнийг би яагаад энэ мэрэгжил сонголттой уялдуулж бас өнөөдөр оюун билгийнхаа яриан дээр бас ингэж давхардуулж орж ирж байна гэхээр хүн мэдээж мэрэгжил сонгох нь зөв. Одоо ажил амьдралтай байх нь зөвтэй. Нийгэмдэр бид нэр зөв хүн болж хүмүүжих ёстой. Үүний хажуугаар хүнлэг сэтгэл, хүн чанар, тэгээ сэтгэл зөв сайхан сэтгэлтэй байх, хүнийг хайрлах, хүндлэх гэдэг энэ байдлыг бас энэ хөгжсөн улс орнууд чинь ч гэсэн анхаардаг байгаа шүү. Тэгээд энийгээ хүртэл одоо энэ сургуулийнхаа систем боловсролд энийг бүр илүү их шигтгэж оруулах гад бүх талаараа хичээцгээд юм байна гэдгийг бас харсан. Одоо боловсролын системд өөрчлөлт оруулаад л шүү дээ. Энэ хүмүүс нөгөө юу гэдэг вүлээ. Одоо дээр бас оюун бэлэг маань ярьж соёлооны цусгаан дурдаад яачи энэ SDG гэдэг тий оюун бэлэг бас сонссон байсан. Тийм талаар судалсан байсан. За энэ дээр жишээлбэл ингээд 17 гол гэж зорилго гэж байгаа юм. Тэгээд энийг ингээ хагас дутуу судалж үзэх юм. Би бол Японы улсад энэ ч сайн биш. Гэхдээ ингээ хүүхдүүдээсээ сонсох нэ. Энд бол хүн
чи одоо ганц энэ улсын иргэн биш юм аа. Чи бол их дэлхийн хүн юм аа. Тэгээд бидний чи өнөөдөр ус уугаад хоол идж байгаа боловч дэлхийн хаа нэгтэй аль нэг өнцөгт усчгүй хоолчгүй хүмүүс амьдарч идэгэн шүү гэдэг ч юм уу. Тэгээд бид нар бол их дэлхийгээ яаж хайрлах хэрэгтэй юм бэ? Тэгээд бидний өмнөө тавих юм 17 зорилго байна гэдгийг өнөөдрийн байдлаар 13 наснаас 14 насны хүүхдүүдийн хичээл дэнийг ингээ оруулж эхэлж байгааг бас хараад надад бас их сайхан сэтгэл төрсөн. Тэгээд магадгүй бид нар мэрэгжил эзэмших зүйтэй сайн мэрэгжлийг эзэмших ёстой. Тэрэндээ сэтгэл зүрхээрээ хандах хэрэгтэй юм байна. Тэгээд хотын тийм нэг юмыг хайрлах сэтгэлтэй. Одоо энэ бэлэг маань анзаарч байгаа Монголд очиж 5 сар болж байна. Хайр гэдэг зүйл манай улс нийгэмд ер нь ямар байна? Хүний хүндлэх, хайрлах, тэр ажлыг эрхэлж байгаа тэр хүнийг хүндлэх, тухайн ажлыг эрхэлж байгаа хүн одоо ажил байдлынхаа шалтгаанаас шаардлага хүлээж байгаа иргэнд ямар сэтгэл гаргаж ийн. Ингээд энэ хоорондын харилцаа энэ зүйлс төр бас анзаарах зүйл их байдаг бах. Тэгээд 3 сая гаранхан хүн амтай манай улсад бидний одоо хүүхдүүд маань одоо яг ингээ хавар болж байна. Хүүхдүүд маань сургуулаа төгсөө зарим нь одоо шинээр сургуультай элсэж орох гээд одоо их том амьдралын босгон дээр ингээд байцгааж байгаа байх л та. Тэгээд энийг уялдуулаад би оюун бэлгтэйгээ бүр онцгойлж бас энэ яриаг бас өрнүүлмээр байсан. Тэгээд бас манай 14-р хүү энэ хаврын амралтаараа сая энэ номыг уншсан. За манай оюун бэлэг маань одоо илтэ хүн ойлгочих байх туу гэдэг шиг. Тийм ядуурлын талаар ном байсан. За 14 наснаасаа эхлээд та ямар хариулт одоо готаи гэж юм уу тий? Хариулт таны одоо Юун сая кангаи тай 14 наснасаа бодоё. Тийм ядуурлын талаар бодё гэж байна тий. Тэгээ би энийг бас ингээл хүүгээ сонгоод уншихад нь арай гэж орчуулж үзчихэл ийм зүйлийг энэ наснаасаа бодох нэ гэл надад бас сонирхолтой санагдчихлаа. Тэгээ би 14 настайгаасаа би өөр дэрэл зур жишээ авахад ядуурлын талаар сонирхъя ч гэдэг юм уу. Их дэлхийд юу болдгийг ч гэдэг юм уу бас тэгж магадгүй зөв миний хувьд бол тэгжээсэнгүй л дээ. Тийм одоо үеийн хүүхдүүд маань үнэхээр сайхан хүмүүс болж гарч ирж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд бид нар маань илүү олон зүйлийг мэдэх хүсэл эрмэлзэлтэй мэдээллийн их 90 зуунд амьдарч байгаа болохоор энэ зүйлд бас сонирхол нь татагддаг болтой юм. Тэгээд энэ мэтчлэн ингээд юугээ хэлэх гээд байна вэ гэл тийм Монголд маань байгаа хүүхдүүд маань мэрэгжил сонголт дээр үнэхээр гоё анхааралтай хандаасай өөртөө ихтэй байгаасай хүссэн зорьсон зүйлээ хийгээс түүнтэйг уялдаад бас хүнлэг сайхан сэтгэлтэй хүнийг хайрлах тэр юугаа алдахгүй яваасай л гэж бас хүсмээр байлаа л да. Яг үнэ. Яг Ариунагийн маань хэлсэн зүйл төмөнтэй үнэн гэж бодож байна. Тэгэхээр тэр хүчин зүйлсийг хүүхдүүдэд дэмжих ёстой байгууллага маань одоо ар гэр бүлээс гадна байгууллагын зүгээс бол ерөнхий боловсролын байгууллага. Тэгэхээр үүнийг зохион байгуулж байгаа одоо системийг нь анхаарах ёстой байна. Яг үнэ. Тэр сайхан үйлсд бас гар бие оролцох гээд их нутгаа зориод очисон чамдаа бас үнээр баяртай байдаг бахархтай санагддаг. Тийм тэгээд чадах чинээгээр хичээгээрээ битгий шантраарай. Тэгээд хичээгээд олон сайхан залуустай тийм Монголынхоо ирээдүй болсон сайхан залуусыгаа зөв сайхан иргэн болоход нь чадах чинээгээр л бид нэр одоо дэмжиж тусалж тий явах хэрэгтэй. Тийм үүрэгтэй одоо бидний үүрэг юм. Тийм тэгээд маш их баярлалаа. Үнэхээр энэ мэрэгжил сонголтод чухал ямар бэлтгэл ажлыг хийж явдаг юм бэ гэдгийг энэ улстай жишиж бүр тодорхойлж ингэж гаргаж өгсөн маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийн маань сонсож байгаа эцэг эхчүүд маань тэгээд багш сургууль хүмүүжүүлэгч нар маань тийм ээ ер нь ямар ч хүмүүс сонсож байж болно. Өсвөр насныхаа хүүхдүүдтэй бас ярилцаад үзээрэй. Тэднийхээ сэтгэл санааг бас ойлголцоод үзээрэй. Юуг зордгийг, юуг хүсдгийг, юуг мөрөөдгийг тэрэнд нь бас жоохон ч гэсэн цаг гаргаж бас анхаарч үзээрэй. Тэгээд тал бүрээсээ бүгдээрээ чадах бүхнээ хийж л одоо Монголынхоо ирээдүй болсон сайхан залуусынхаа зам мөрийг тэгшин байлгахад одоо нэмэр тусаа үзүүлэх ёстой юм. Түүнтэйгээ адил бас хүүхдүүд минь ч гэсэн тийм ээ залуучууд минь ч гэсэн өөрсдөө хичээл сэтгэлтэй, чин сэтгэлтэй юм байх ёстой юм болоо гэж бас боддог. Тэгээ биенээ хайрлсан, нийгэмдээ чин сэтгэлээр хандсан юм сайхан нийгмийг бүрдүүлж явцгаагаасай л гэж хүсье да. Тэгээд оюун бэлэгтээ бас ярианы төгсгөлийг үлдээе. Хэлхийг хүсэж байгаа. За ерөнхийдөө бүх хүмүүсд хүүхэд гэлтгүй за аав гэлтгүй, ээж гэлтгүй, өвөө гэлтгүй бүх хүмүүсд за ажил мэргэжил сонгохдоо
анхааралтай хандаад, хариуцлагатай хандаад, за өөртөө итгэлтэй, за өрөөлөө хүндлээд, за урагшаа нэг алхам хийгээсэй гэж хүсэж байна. Баярлалаа. Маш тодорхой гоё хүсэлтийг бас илгээлээ. За тэгээд удаан уулзаагүй мэлэгтэйгээ уулзах сайхан байлаа. Тэгээд сайхан яриаг өнөөдөр бас ингээд ярилцсандаа би бас туйлын баяртай байна. Тэгээд энд хүрээд өнөөдрийн дугаараа өндөрлөе. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баярлалаа. За түр баяртай. Баяртай.